За Монгол улс өнөөдөр оюу толгой, таван толгой, эрдэмтгий томоохон уул уурхайн ордуудаа олборлож, за их хэмжээний алт зис, нүүрс, төмрийн өдөр гээд баялгуудыг гаргаж байгаа. За гэтэл өнөөдөр Монгол улсын төсөв, тэр дундаа ард иргэдэд одоо ноогдож байгаа зүйл туйлын хомс байгаа. За энэ ямар учир шалтгаантай уул уурхаагаас олж байгаа тэр ашиг орлого хаашаа орж байгаа талаар бид ярилцахаар өнөөдөр Монголын металлург боловсролт инженерийн холбооны тэргүүн Монгол улсын зөвлөх инженер Арсланг ураад байна. Би бол 1950 71 онд сургууль төгсч ирээд Оросын холбооны сургууль төгсч ирсэн. Энээс хойш тасралтгүй л одоо энэ салбарт эрдэс соёлын металл боловсролт машин үйлдвэрлэх салбарт ажиллаж байгаа. Ерөөсөө энэний металл боловсролт машин үйлдвэрлэхийн нэгд гэдэг чинь бол ерөөсөө эрдэс соёлыг ашиглаж тэрийг одоо эцсийн бүтээгдэхүүн болгох юм зориулттай л гэдэг. Гэтэл бидний эрдэс соёлын маань ард түмэндээ хүртээмжгүй учраас одоо манай 3.1 нь одоо энэ бодолд орсон байж байгаа. Тэгээд би чинь юм болоод байгаа юм бэ? Бид нар ийм их баялагтай мөртлөө яагаад ард түмэн ийм ядуу байна гэдэг чинь асуудал юм байна үзсэн чинь ерөөсөө бид нь төрийн бодлого алдагдсан, эрдэс соёлын салбарын борлуулалтын дээр алдсан, экспортын борлуулалтын дээр одоо борлуулалт олсон орлого маань эргэж орж ирдэггүй. Орлооч гэсэн одоо ижнэн хэдхэн тонны нөхдүүдийн халаасанд орчдөг. Ингээд ард түмэн ядуурал ингээд ийм байдалтай байна. Энэний гол шалтгаан ингээд судалгаа шинжилгээг бол манай төрийн байгууллага хийх ёстой. Гэтэл яг одоо энэ хичнээн юм гаргаад хэдэн одоо ороод байгаа юм улсын төсөв хичнээн орж байгаа гэсэн яг ийм бодиттой судалгаа хийдэг юм байна. Эз дийлсэн, эз дутсан, эз татсан гэж байгаа. Эзэнгүй төр одоо манай энэ эрдэс соёлын салбар үнэхээр эзэнгүй байж байна. Одоо үндсэн хуулийн 6-гийн 2 дараа бол энэ эрдэс соёлыг бол ард түмний мэдл төрийн хамгаална гэж. Төр нь бол ард түмэн мэдхээ болчихсон. Төр нь хамгаалахгүй байна. Хамгаалж байгаа энэ төргээд одоо ерөөсөө гадныхантай нийлээл ингээл хэдхэн одоо нөхдүүд ингээл баяжаал ингээд байж байна. Тийм учраас би эзэнгүй төр гэдэг ингээд нэрвэгдсэн. Жаахан хүнд хатуу хүүг хэлж байх юм. Хатуу хүүг хэлэхгүй бол одоо манай төр засгийн сонс эздээсэн гэдэг бол хүний юмыг одоо эзэрхийлж авах гэсэн утгатай юм уу? Эздээсэн гэж байгаа. Эздээсэн гэж. Эз тац дутсан гэдэг бол ерөөсөө бид нар энэ югаараа энэ баялгаар ихээхэн ашиг орлого ард түмнээ сайжруулчихна гэсэн чинь ерөөсөө тэр нь болоогүй. Өөрөөр их азтай боловч дутсан. Эзэн татсан гэдэг чинь бол бас одоо сони үг байгаа юм. Эзэн татна гэдэг бол сансан зүйл нь яг сэтгэлж нь бүтгэ болж байгаа эзэн татсан гэж. Эзэн аваад явуулчлаа гэж. Эзэн татсан гэж юм. Тэгээ энэ үг бол манай эрдэс соёлын одоо салбарт яг ингээд дүүж байгаа болов гэд. Тэгээд би цааш эрдэс соёлын экспортын гашуун үннийг би одоо судалгаагаар яг үзнэ. Тэгээ гарчин эдлийн би зөвхөн одоо шүүмжлэл зогсохгүй гарчин эдэл нь юу ах юм бэ? Яаж миний ард түмэн одоо дундаа стейш одоо амьдрах хэвээр юм болцоо бол үнэн байж байгаа. Энэ одоо 2008-аас 20 онд бол нийтдээ бид нар 119 төгрөгийн борлуулалт хийсэн байгаа гэж байгаа. Зөвхөн энэ бол бүгд биш шүү. Гол нэр төрлийн төмрийн хөдөр, зэсийн хөдөр, цайрын хөдөр, гянболтын хөдөр, малбидэн хөдөр баяжмал тэгэхээр жонш алт нүүрс газрын тос гэж оруулсан. Зөвхөн энэ ёстоор би дооцоо гэж үзэж байгаа тийм. Гол бүтээгдэхүүн бүр он орон шилгэн 2008, 9, 10 гэдэг ингээд 20 он хүртэл. Гэтэл бид нар энэ 12 жилийн хандлагтанд 119, 12 их 80 төгрөгийн борлуулалт хийсэн байгаа. Тэр борлуулалтын маань улсын төсөд орсон 18 их 80 төгрөг. За 18 их. Ерөөсөө 10% нь ордог юм. 15% энэ хувийн гарсан 15% нь улсын төсөд орсон. Цаад үлдэega 101 их 80 төгрөг бол нөгөө олборлагч компаниуд тэдний эзэдийн карманд орчихсон. 15% нь одоо баялагын эзэн болсон Монгол улсын төсөвт буюу ард түмэнд одоо тэр дундын санд орж байна. 85% нь одоо олборлж байгаа тэр цөөхөн хідэн дундчлаа цөөхөн гэдэг заримдаа 30 гэр бүл 300 гэр бүл гэж ярьдаг. Эдгээр нөхдүүдийн одоо халаасанд орсон болов гэсэн би ийм л одоо дүн шинжилгээ яаж байгаа. Энэ он 4.5 нь улсын төсөвт орсон байж байгаа. Төмөр хөдөр дээрхт. Цаана нэг одоо улсын төсвийн $1 бүгдүүлэхэд бол 474.8 одоо килограмм төмөрийг одоо гаргаж ээж бид нар улсын төсвийн ганц $-ыг одоо бүрдүүлэх хичээдэг. Гэхдээ 2008 он дээр
төмрийн хөдрийн баяжмлын 12-14 нь улсын төсөлд орж исэн. Гэтэл цаашаа харж гэнэ бүгд буураад яваад байгаа. Тийм ээ. Тэгэхэд 19 онд бол 1.6% нь улсын төсөлд орж байгаа. Энийг би сая дарганаар сууд үзэхэд үнэхээр арай үгүй байлгүй дээ гэж. Цаана 98.4% нь улсын төсөлд ороогүй. Харин тэнд борлуулалтын 12%-аас бүр 1.6 буурсан биш үү? Энийг бид дараа нь графикаар үзүүлнэ. 10 жил. Тийм. 20 онд бол 4.9 болсон байгаа. Энэ яагаад нэмсэн чинь төмрийн хөдрийн үн нэмэгдээд явсан. Жишээлбэл зэсийн хөдөр баяжмалх 2008 онд 49.5% нь улсын төсөлд орж ирсэн. Оо байгаа үү? Тийм ээ, бараг 50%. Тийм 50%. Гэтэл 19 онд 22 дахин багасаад 20 онд бол 21.8 энэ төр. 2 дахин багас улсын төсөлд ороогүй. Гэх мэтлэнгээр одоо энэ онуудыг бүгдийн энэ хэдэн баяжмалаа үзэхдээ бол 13.4% нь 20 онд улсын төсөлд орсон борлуулалтын нийт борлуулалтын дүнгийн 13.4% нь улсын төсөлд орж бусд нь бол ингээд орохгүй байна гэдэг чинь бид нар ядуу байлгаас яах вэ? 86% нь одоо тийм өөр тийш орж шээ. 2008-аас 2020 оны үед байна. 101-ийн их 80 төгрөгийн үлдэгдэл нөгөө улсуудын карманд орсон үлдэгдэл хэлээд байгаа шүү. 28 төрлийн татвар хураамжийг төлөөд тэгээд цаана үлдсэн мөнгөний 100 их 80 төгрөг үлдчихээд байгаа байхгүй юу? Гэтэл одоо манайх ингээд дэлхийн хөгжилтэй орнуудыг биш үү? Энэ татварын хэмжээ ямар байдığım бэ гэж. Би түрүүн хэлээс 13.3% нь татвар орлого болоод Монгол улсад бол одоо нийт борлуулалтын 13.5% улсын төсөл 20 оны гар. Тий. Ёо 20 сүүлийн 12 жил дунджаар 15% нь улсын төсөлд орж байгаа. Гэтэл дэлхийн нийтээр ийм жишг байна. Би тэр жишгийг нь олдсон. Одоо жишээлх юм бол дэлхийн улс орнуудын татварын хувь хэмжээ 2018 оны тоо байж байгаа. Доот нь 40-оос 50%, заримдаа 80% хүртэл улсын төсөлд ордог. Энэ Монгол орнодор бол орох болцоо байгаа. Ягаад гэх юм бол ард түмний мэдл төрийн хамгаалтанд байх хэрэгтэй. Тэгээд бид нар энэ одоо 15% нь улсын төсөлд орж байгаа юм чинь цаад хувь нь бол Монгол ард түмэнд шингэхгүй байж шээ. Нөгөө байгалийн баялгаа гаргаад байдаг ард түмэн нь бол үгээгүй ядуу болох жишээлх гоч. 3-1 нь одоо 2 зар тахалтай холбоод 2 хүний нэг нь ядуу байдалд орж байдаг. Ийм болцоогоо бид нар алдаад байна. Энэ дээр бол төрийн нөгөө түрүүний хэлсэн эзэнгүй төрийн эмгэнэл мөн биш үү? Мөн шүү дээ. Би хамгийн гол нь одоо энэ эрдэс соёл гэдэг бол өөрөө бас нөхөн сэргээгдэхгүй. Одоо нэг удаа ашиглаад хизээч нэмэгдэхгүй тийм байна. Тийм. Тэгээд зөвхөн одоо монголчууд хизээч ашиглаж байгаа үгүй энэ сайн мэдээ Австрали улс байна шүү дээ. Нөөтийн дотор 10% гэж байгаа. Аж ахуйн орлогын албан дотор 30%. За. За хүүхний орлон дотор ингээд 17-45% гэж байна. Жишээлбэл ариалтын татвар 30% гэж байгаа. Энэ нөөцлөгийн татвар. Гэтэл манай ариалт бол хэд вэ нөө? Зүгээр алтан дээр нэг тоо хэлээ да. Алтан дээр ихэд 2.5% байж ягаад сая өнгөрсөн онд 5% болгосон. Гэтэл энэ хоорондын зөрөө гэж аимшигын зөрөө байж байгаа. Ийм байхаж ард түмэнд нийлцэх юм байна уу? Байхгүй байгаа ш. Жишээлх юм бол Бразил ихэд байж одоо ариалтын татвар их бол 15-25% байж байна. Борлуулалтын. Ариалтын татвар гэдгийг 5 хүмүүс ашигладаг. Энэ бол ерөөсөө тэр ашиглалт мөлтөлийн нөөц ашиглалын татвар бол ерөөсөө борлуулалтын хичнээн одоо борлуулалтын орлогоос нь авч байгаа. Тэр ашиг олсон байна уу, олоогүй байна ялгаагүй. Гэтэл түрүүний нэг хэлсэн 1.4-6% нь одоо төмрийн хөдөр дээр. Гэтэл одоо энэ дээр их сан яагаад 12 байснаа 1.4% болж байна гэж. Энэ дээр шилэх юм бол одоо энэ төмөрчд гэдэг юм уу, нүүрчд маань тусдаа тогтоол гаргуулсан засгийн газрын тогтоол. Лобби хийж тогтоол. Лобби хийж тогтоол гаргуулсан. 2 удаа гаргуулсан. Би он сартаа нь хийж ядна. Тэгэхээр зэрэг төмрийн хөдрөө зөөгөөд, нүүрсээ зөөгөөд хил дээр гаргалаа. Энэ хоорондын тээврийн зардлыг нь хасуулаад тэгээд үлдсэн дээр нь ам наатын татвар авсан байна. Ингээд зэрэг буурхаас яах вэ? 12.8-1.6%. Ийм хүртэл лобби хийж шээ.
Одоо албаар улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөө бууруулж өөрсдөө ашиглах хэдхэн хүмүүс нээж засгийн газрын тогтоол гаргуулж байгаа. Нэг жил дээр байдаг 2 тогтоол гаргуулсан байна. Тэр одоо хэдэн онд ямар тогтоол гарах вэ? Хөөе тогтоолын юунд байж байгаа. Жишээл 2019 оны тогтоол хүртэл гарсан байж шүү дээ. Хиний одоо засгийн газрын үед ах вэ? Одоо 19 он хөрөлсөхийн засгийн газар. Хөрөлсөхийн засгийн газар. За тийм ээ. Засгийн газрын тогтоол байж байгаа. За. Амнатын татвар гэдэг бол ашиг олсон байна уу, олоогүй байна уу? Чи Монголын ард түмний мэдлийн энэ газрын хөрсөнд ор байгаа энэ хөндсөнд болвол энэ дээр татвар төлөх ёстой. Орлого олсон бэл гэдгийг олоогүй байсан төлөх ёстой. Гэтэл энийг бол тэр тээврийн зардлыг хасуулаад үлдсэн дээр нь амнаа төлсөн байна. Тэр одоо 12.4% энэ татвар байсан чинь яагаад 1.4 6 болж яг ийм маягаар лоо бодож за энэ нөхдүүд бол их хурлд байж гэн засгийн газар байж гэн тэгээ засгийн газар шахаж байгаа тийм одоо татварын хөнгөлтийг хэлж байна. За хоёулаа алтан дээр энэ таас алтны судалгааг хийсэн байна. Тэгээ алтны худалдаа авалт экспорт. Алтан дээр гэж одоо хамгийн их хил ам дагуулдаг байгаль орчинд хамгийн их сөрөг нөлөөллийг үзүүлдэг ийм эрдэс баялаг. Тэгээ алтан дээр бол би бүр тодорхой жишээ бол энэ цагтаа бол би хэлмээр байна та. Тэгэхээр манай халт бол Монгол шиг алтны одоо амнатын татвар хамгийн багатай орн дэлхий дээр байхгүй. Тэр байтугай одоо манай засгийн газраас явуулж байгаа амнатын татвар одоо энэ татвар бол Богдхан засгийн газрын одоо Автономт Монголын засгийн газрын одоо үеийн алтны татвараас бол хэд дахин тэгэд 16-17% алтны татвар авч ирсэн байгаа. Богдын үед Богдханы Автономт Монгол Богдхан засгийн газрын үед. Гэтэл одоо бид нар 2.5 одоо нэлээд хэдэн жил бол тэгээ 5 болгосон. Тэгсэн. Тийм. 2.5% татвар. Гэтэл 2.5% татвар гэдэг чинь юу гэх тань нөгөө төгөөмөл тархастай ашигт малбарын татвартай адилхан. Өөрөөр хэлбэл сайрахтай адилхан татвар. Ийм байх уугүй юу юм. Би энэ дээр нэг сонин жишээ хэлье. Бүгдээр хатар улс бол алтан дээр алтыг бол дотоодын га иргэдэд дотооддоо бол зөвшөөрөл өгдөг. Хувь хүнд зөвшөөрөл өгдөг. Гадныхан битгий. Гадныхан дээр ойртох юм байхгүй. Тэгэд Оросын холбооны бас алтан дээр бол татварын одоо жишээл хайгуулын зөвшөөрөл олохдоо бол $10,000 10,000 рублээс $200,000 татвар авдаг. Төлбөр авч байгаа. Хайгуулын төлбөр дээр. Америкийн нэгс бол $20,000-оос $100,000 одоо төлбөр авдаг хайгуулын зөвшөөрөл. Гэтэл манайх бол ерөөсөө ямар төлбөргүй. Би энэ дээр би зүгээр л лиценз алтны лиценз маяг л ингээд. Өө тэгж байгаа. Тэгээд энэ дээр бол хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр нь ямар гэж энэ бол хүүн өмчгийн арга байхгүй. Манай ард түмэн бол энэ мэдэхгүй байна. Нэг гад жилийн төлбөр нь 145 төгрөг гэж байгаа. За 145 төгрөг. 145 төгрөг. Зүгээр 145 мянга биш төгрөг. За энэ юу гэсэн үг вэ энэ чинь? Тэр гадныхан орж ирээд одоо 145 төгрөгөөр одоо шил нэг ширхэг бохны үн биш шүү дээ. Тий. Хоёр дахь жилд 290 төгрөг гэсэн үг байна. Энэ татварын хуулийг 1994 оны хуулийг 97 онд гадныхан авцраад хийлэгдсэн. Гадныхан авцраач энийг дарааг би одоо ашигт мөлийн хууль дээр боёны тодорхой жишээтэй хэлж өгнө. Тэгээд гадныхан манай энэ ашигт мөлийн хуулийг хийгээд өөр ашигтай өөр гадныхан одоо ашигтай байвал Монгол хамаагүй гэсэн юм төрийн одоо оролцоог нь бүр багасгаад хийсэн байж байгаа. Энэ одоо 1994 оны татварын хууль бол хоёр дахь хуультай. Дэлхийн банкны $600,000 одоо оруулж ирээд тэргээр хэдэн нөхдүүд өмнөд Африкийн орнууд, Латин Америкийн орнуудын одоо мүлдсэн энэ татварын хуулийг хуульчлаад орчуулад гаргацсан байж байгаа. Тэгээ энэ хуулийн гайгаар одоо манай бид нар ийм ядуу сууж байгаа байхгүй. Тийм учраас одоо энэ 2000 одоо үндсэн хуулийн өөрчлөлтөөр татварын багц хуулийг юу ашигт малтын хуулийг одоо өөрчлөнө гэсэн юу орцсон байж байгаа. Би гуйж байгаад энэ одоо хуулийн ажлын группт орсон байж. Одоо хүртэл яг ингээд энэ одоо хуулийн ажлын групп цуглааг хуралдааг байж байгаа. Тэгээд би энэ дээр бол яаж одоо татварын одоо ашигт малтын хуулийг гэж ашигт малтын хуулийг өнтөр энэ гадны захиалгаар бол барьцаалах болчихсон. Барьцаалаад тэгээд барьцаанд тавиад гадны банкнаас зээл аваад
Эн чинь манай ашигт мал бидний ээж биз дээ, их орон биз дээ. Ээжигээ барьцаан тавиад одоо ингэж хооронд нь шилжүүлдэг юм уу чинь. Иймэрхүү хууль явж байна. Энийг хуулийн талаар энэ алтан дээр дэлхийн зах зээл дэх одоо алтны хайж тэгээд Монгол улсын экспортлсон алтны хэмжээд маш тодорхой одоо бүр сүүлийн 95 оноос хойш гаргасан. Тэгээд 95 оноос гаргасан. Бид нар бол Монгол банкны алт худалдаж авсан 287 тонн алт худалдаж авсан байгаа. Тэрнээс экспорт нь бол 250 тонн алт яасан. Ихэнх гаргаж байгаа. Тэгээд алдагдал бол ерөөсөө бид нар төвхөөр нь яг Англид авчиад худалдчихдаг. Одоо сүүлийн солонгос худалдаж байгаа юм байна. Тэгээд тэрийн хоорондын зөрөө бол одоо банкныг л явж гэрээ хийдэг баг. Энэ дээр би зүгээр одоо авдуудын шалгалт оруулд юм уу? Кичнээ хувь нь одоо энэ алтан дээр яаж гинөө? Алтыг чинь бол манай баялагчуд энэ алт бол манай юуны нөөц. Валютын нөөц. Энийг бол худалдах нь биш ээ. Энийг бол хадгалах ёстой. Хэрвээ хүнд хэцүү үед бол энэ алтаа зарж бид нар бол хямралыг давах ёстой. За 2008 оноос 8 дээр байгаа чинь. 11.6 тонн алт худалдсан байгаа гадна. Тий. Энэ бол 138% олборж авсан алтнаас илүү бид нар худалдсан байна. 138% нь худалдсан байх жишээтэй. За. Олборлсноос илүү алтыг худалдсан. Нөгөө хууль бусаар хилд авсан. Хууль биш ээ, хуультай. За. Гэхдээ ямар үнээр яаж орлож байгаа энэ бол ерөөсөө Монгол банкны л одоо хийж байгаа ажил та. Нэг айлын нэг эрх хөөхт нэг архин дуртай нөхдүүд бол өөрийнхөө гэрт байгаа юмыг хямдхан зараад идчихдэг яг ийм байдалтай. Дуртай болгоно одоо 8 хийдэг нэг эрд соёлыг борлуулдаг ийм байж шít. Жишээлбэл би нэг нүүрсэнд одоо бидний нүүрс гэж хамгийн гол бараа гэдэг байна шүү. Одоо экспортын гол 80% нь одоо экспорт. Нүүрсэн дээр бол бид нар одоо жишээлх юм бол нүүрсээ бол нэг жишээлбэл 5-7 гэж уурхай байдаг та бүхэн мэдж байгаа тийм ээ. 5-7 баг 5-7 нөгөө тэгээд одоо энержи ресурс тэгээд нэг толгоогоос 4-5 өөр үнээр бид нар нүүрсээ борлуулж байгаа. Тэр улс нь хувийн компаниудаа өрсөлдөөд ингээд нөгөө цаадуултаа ингэж нүүрсээ бол нүүрснийхээ одоо ордынхаа аман дээрээс хятадууд зарж байна. Амандаа авсан хятадуудын манай нүүрсийг аваад цааш нь борлуулж байгаа. Одоо манай Монголын одоо борлуулсан нүүрсээс аваад тэр бүмэн долларын тэр өмдөн болсон хятадууд байж шít. Одоо ерөөсөө сая одоо эрдэс 5-7 2027 он хүртэл нүүрсний одоо борлуулалтын төлөвөө гаргасан байж байгаа. Тэн дээр бол яаж юм гэхээр ерөөсөө л нөгөө амныхаа ордныхаа амнаар үнэлгээгээр цааш нь явуулсан. Ингээд явах юм бол бид нар одоо энэ маш их одоо нүүрсээр зарим нь одоо наан баг өнгөчөө цаашаа явж одоо мөнгө хуваадаг гэсэн цаана гараад ийм хүртэл одоо булгайнд явж шít. Тэгээд бид нар бол нүүрсээ бол өндөр үнэтэй бол маш их ашиглаж байна. Ашиг олохгүй байгаа. Бид нар 50 гэдэн 70 гэдэн доллар нэг тонн нүүрсээ яагаад гэтэл хятадууд манай нүүрсийг угаагаад цэвэршүүлээд Япон улсууд хятадууд $276 нэг тонн борлуулж шít. 3, 4, 5 дахин бага үнээр бид нар ам дээр борлуулад ингээл ашигын одоо тэр ченжүүдэд нь дундын 8 ажил үртэл ингэж байж. Тэнтэй хуваацдаг улсууд зөндөө байгаа гэдэг үе итгэлтэй байна. Ийм л байдалтай байх юм бол одоо тэгээд яг одоо 95-7 гэхэд борлуулсан нүүрснийхээ хувь нь бол тэр нүүрсэн дээр бол тодорхой хувь нь бол улсын төсөнд орж байгаа. Цаад хувь нь бол тэнд үлдэж байгаа. Тэрийг яаж зарцуулж байгаа, ямар одоо хичнээн төсөд оруулаагүй цаана мөнгө зөндөө байж байгаа. Энэ мөнгийг одоо хэрхэн яаж ядсуулдаг нь тэр тухайн компани эзэн нэр байж байгаа. Энэ дээр би зэсэн дээр хэлээ. Зэсэн дээр жишээлбэл манай Эрдэнэ төвлөр бол Монголын одоо сайл үнэ гэж байгаа. Эрдэнэт бол яг хичнээн одоо жишээлбэл хичнээн аль компани ямар одоо энэ нууц Эрдэнэтийг хариуцсан одоо уулуурхай өндүүлдэр ямар мэрэгжлэн бол ямар компанид одоо гэрээ хийдэм бэ? Гэрээгээр одоо хичнээн компани гэрээ нууц хинч мэдэхгүй. Хариуцсан мэрэгжлэн одоо хүртэл мэдэхгүй байж. Гэтэл тэр Эрдэнэтийн тэр баядмлыг бол
чэнжүүдээр одоо Сүв Батболдын тухай ярьлаа шүү дээ. Тийм. Одоо өмнө Солонгосын дөрвөн хэрэг ингээд дамжуулаад хооронд нь өндөр үнэ худалдаг. Эрдэнэтийн баяжмлыг өөрсдийн компаниар дамжуулаад цааш нь дамалж худалдаг. Солонгосчууд солонгосчууд тийм одоо Сүв Батболдтой нийлж. Тийм. Одоо энэ чинь бол яг үн бодит үнэн байхгүй. Ягаад гэвэл энэ бүх юм нууж чинь хичнээн гэрээ байгуулсан гэрээнийг эдийн бид нар яасан. Энэ бол хинч мэдэхгүй. Ийм л байдалтайгаар зарим удаа тэр бөмбөн болцсон улсууд байж л байна шүү. Тэр мөнгөө багтааж чадахгүй одоо офшор тавьж чинь. Офшор тавьж хийж байна. Ийм учраас бол ерөөсөө л энэ манай төр засаг одоо эзэнгүй төр биш эзэнтэй болгоход бол хичнээн ямар үнээр гаргаж яана ямар гэрээг нь мэддэг. Тэр гэрээг мэддэг хүн нэгж байхгүй. Жишээлбэл оюу толгой гэхэд 20 хятадын 20 компанид бол зэсийн баяжуулалт борлуулдаг гэж байгаа. Тэр 20 компани бол нууц. Хэдэн төгрөгөө тэрийг гэрээ үзсэн хүн байхгүй. Тэгэл Эрдэнэтийн одоо оюу толгойн тэр өгсөн тоогоор л одоо бид нар улсын төсвөд улсад оруулсан мөнгөнд тоолж байгаа. Ийм л байж. Одоо уул уурхайн бүтээгдэхүүнийг нэг дамалж дундаас нь ашиг олдог. Тийм одоо монголчууд бидний тэр төсвөөс татвараас авж байгаа орлогоос илүү ашигыг олж идэг цөөхөн хүмүүс л байна шүү. Одоо л нэг Жаасын Батхуу гэдэг тэр хүн чинь Эрдэнэтийн нэг баяжмлыг цааш нь борлуулад тэндээсээ л аваад ингэж яаж шүү. Ийм маш олон одоо ийм дамалж борлуулдаг нөхцөл байж байна. Гэхдээ тэр хүмүүс бол дандаа энэ улс төрчдийн гар хөл одоо Жаасын Батхуу баяртай холбоотой за Сүв Батболд тэр солонгосчууд Сүв Батболдтой холбоотой гэдэг Монгол улсын маш өндөр албан тушаалтай ерөнхий сайд, ерөнхий лэгч хартаа хамгаалалтаа ингэ хайхгүйгээр хийж шүү дээ. Тий. Ингэж одоо бүлэглэж улс орноо цөлмж ингэж баялаг. Түрүүн алтан дээр бид ярьж байгаа гэж алтан дээр шилжих юм бол Борооголын алтыг бол 60 тонн алт гэж юм уу 45 гэж ярьдیں۔ Тэгдэг. Эхний 4 жилд нь 40 тонн алтыг аваад ямар ч одоо юугүйгээр татвартай байдлын гэрээ байгуулсан нэр дагавар татваргүй гаргах. Татваргүй бүр онгоцоор одоо Канадад нь эсгэсэн шүү дээ. Тий. Бас л Сүв Батболд. Тий, бас л Сүвд. Тий. Ийм байж болохгүй. Энд чинь ард түмэн одоо энэ ингэж одоо энэ чинь ард түмэн чи ядуу байхаас яах вэ? Тэгээд яг ийм байдлаар нөгөө Монголын энэ эрдэс баялаг түүхийд яваад байгаа учраас сүүлдээ одоо бүр энэ юуг харуулж байгаа нэхэр нөгөө тоо баримт хязгаарч худлаа ярьдггүй тийм ээ. Жилээс жилд одоо бүр зүгээр 10 жилийн дотор л ихэд ямар байдлаар одоо буурж байгаа та энэ дээр бол зэсийн юу төмөрийн өдрөөс явал төмөрийн өдөр. Төмөрийн өдөр бол 2008 онд за 12-14% улсын төсөлд орж ирсэн. За тэр шараад ирсэн байна шүү дээ. Гэтэл 29 онд ингээд 2009 онд 10 онд ингээд явсан чинь нөгөө айхтар нөгөө тоо 1.6% нь улсын төсөлд орж байна. 12.4% нь улсын төсөлд ордог байжсэн ээ. 19 онд 1.6% боллоо. 10 дахин буурсан байна. 10 дахин буурсан. Тэгээд өштэй 2020 онд яг нэмэгдсэн. Яагаад гэвэл төмөрийн хөдрийн үн нэмэгдсэн учраас тэрнээс биш татвар болоод энэ буурсан хэвээрээ. Тийм шүү дээ. Одоо шил энэ одоо зэсийн юм байна. 49-оор зэсийн ногооноор ингэжээд. Зэсийн 2008 онд 49.5% нь улсын төсөлд орж ирсэн. Гэтэл одоо буурсаар ингээд энэ улаанаар байгаа зэсийн бууралтыг үзүүлж байгаа. Энэ нар ингээд бүр нэг 10 онд бүр 50% улсын төсөвт орж ирсэн. Тэгэхдээ 20 онд 21.8 нь улсын төсөвт орж байгаа шүү дээ. Гэхдээ 21.8 улсын орсон ороогоос сайн тодорхой биш. Ягаад гэвэл эдгээр чинь гаднаас зээл аваад тэр зээлийнхээ хөөг аваад хүүнээсээ хөөг одоод цаана яг энэ орж үгүй юу? Энийг шалгах хэрэгтэй байна. За бүр орсон гэж бодоход л 2 дахин буурсан биш. Буурсан байж байгаа юм. Тийм байна. За нүүрсэн дээр бол цэнкрээр байна. Цэнкрээр байна. Нүүрсэн бол 15% нь ордог. Гэтэл нүүрснээр мэн хэлэв. Нүүрсэн дээр бол Австрали улс бол нүүрсээр том экспорт орн. Австрали орн бол амнаатын тат 2 дахин нэмэгдсэн сүүлийн жилүүдэд. Тэгээд нүүрснээ бол 50-60% нь улсын төсөвд бүрдүүлдэг гэж байгаа шүү дээ. Тэгтэл манай хайна дөнгөж 16.2 нь улсын төсөвд орж байгаа. Тэгээд одоо нэг улсын төсвийн 80% нүүрс бүрдүүлээд байгаа гэдэг чинь энэ татвараа бол нэмж чадахгүй зүгээр нэг олборлсон нүүрсний тоо хэмжээгээ нэмээд түүнийг одоо нүүрсний борлуулалт их сайжрлаа гэдэг. Улам одоо ашигтай ажиллаа гэдэг. Хурдтайгаар ухаж гаргаснаас тэгээд нүүрсэн дээр би нэг юм хэлэхэд нүүрс бол одоо судалгаа байд юм 141 м одоо
энэ доороос нүүрсийг авах хэрэгтэй. За. 17 үе. 17 үе авахгүй байгаа. Ягаад гэвэл өрмийн хамж яваад одоо энэ дэр нөгөө юутай кокс нүрийг аваад бусдын доор нь үлдээгээд байж байгаа. Сорчилж ашиглаж байгаа. Ашигт малтмлын хуулиар сорчилж ашиглахыг хоригсон байна. Хууль зөрчсөн. Сорчилж ашиглаад одоо маш их одоо ашигтай ажиллаагаад одоо гүйц цаграл нь одоо юу гавьяат нэтер болоод байна шүү дээ. Хэрвээ ингэж яах юм бол энэ сорчилж ашиглах юм бол цаад үндсэн хэсэг нь бол доороо үлдээд байж байгаа шүү дээ. Энийг бол анхаарахгүй ерөөс болох. Ахаад одоо тэрийг ашиглахад баахан зардал, зарж гарна тийм. Үр ашиггүй. Тийм. За энэ өрмийн намж яваад ингээл цааш нь болоод байна шүү дээ. Газрын тос бол 23.7% нь улсын төсөд орж байгаа. Гэтэл бол газрын тосонд орж бид нар ихэнх нь одоо бүтээгдэхүүн хуваах гэрээтэй. Тийм. Улсууд ойлгохдоо бүтээгдэхүүн хуваах гэрээ нь бол 50% нь одоо Монголын юм а 50%. Гэтэл бол энэ хувь нь Монголд орж ирж байгаа. 23%. За энэ бол нөгөө Хятадын Петрочайна гэдэг компани газрын тосод борлож байгаа шүү дээ. За 87% нь Хятадын компани талд ордог юм байна. За алтан дээр шилэн алт бол хөхөөр байж байгаа. Улсын төсөд орж байгаа мөнгө шүү дээ. Тийм. Гэтэл 3.4% нь улсын төсөд орж байгаа. Нэг үе 2011 онд 36% нь улсын төсөвд орж ирсэн байна тийм. За дахиад 3.4 дахиад 10 дахин буурсан шалтгаан. Буурсан шалтгаан олборлолтын хэмжээ бол өсөд л байгаа шүү. Өсөд байгаа тийм. Тэгээд энэ шалтгаан одоо ингэж 10 дахин буурах алтны энийг бол төсөв оруулахаар аваачид худалдаад байж байгаа. Хадагсан Монгол банк аваачид худалдаж байгаа. Тэгээд тэр нь улсын төсөвд орохгүй. Зөвхөн банкнд л байж байгаа. Одоо эдгээр чинь одоо валютыг үүсгэр 4.9 тэрбум доллар гэдэг байгаа шүү дээ. Тэнд л явдаг болов. Гэхдээ бол энэ бол дандаа алдагдлаа бид алдагдлын яс алдагдлаа 8 гэл ингэж явж байгаа. Энэ алтан дээр бол ерөөсөө манай энэ алтан дээр маш их ноо байгаа. Тэр ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр гэдэг л одоо хамгийн том татвар байгаа шүү дээ. Тэрийг бүр 2.5 хүртэл буурууллаа шүү дээ. Энэ бол алт холбоолагч нарын одоо юугаар хийж байгаа. Лобгоор хийж байгаа. Манай энэ их хурлд байгаа хүмүүс чи ерөөсөө л энэ түүхийн эдийг, энэ баялагийг яаж татварыг нь буулгаж одоо ард түмэнд очих хувийг нь багасгаж тэндээсээ тийм шийдрүүдийг гаргаснараа ашиг олдог тийм л хүмүүс болчихсон юм шүү. Тэр төмөрцөөд компани одоо эзэн нь бол ярьж байсан шүү дээ. Одоо баяр цогтод бол нэг 7 сая доллар зүгээр зээлсэн гэж ярьж байгаа. Зээлж байна. 7 сая энэ 7 шуудаа доллар гэсэн үг шүү дээ. 100-аар бодоход 7 сая доллар дэлгэр сайхныг ярьж. Дэлгэр сайхныг ярьж. Тэгэж өөр ярьж байсан шүү дээ. Тэгээд баяр цогт бол 7 сая доллар зээлүүлж байсан гэж хэлж байгаа. Нөгөө баяр цогтын офшорт байгаа мөнгө чинь дэлгэр сайхны мөнгө болж таарсан шүү. Тийм. Зээлсэн тийм. Өөрөө өөрөглөө ярьсан шүү. Дэлгэр ярьсан тийм. Тэгээд дэлгэр сайхан нуугаагүй л дээ. Ерөөсөө би бол офшороор мөнгөтэй. Тэндээс мөнгө оруулж бид баяр сайхан гуйхтан зэрэг би бол 7 сая доллар зээлчихсэн гэж хэлж байна. Баяр цогтыг гуйхаар. Нэг арабын баячууд ч мөнгө зээлэхдээ шууд авах хэдэн шууд авах уу гэдэгтэй адилхан. Тийм л болсон байж шүү дээ. Гэтэл 1 сая доллар маш их мөнгө. Энэ дээр жишээ хэлье. Монголын Metal Corporation компани байгаа. Алт олборлдог. Тэр компани эзэн Кашел гэж хүн байгаа. Тэр хүн 2018 онд бол 1 сая доллар Торонтогийн хөрөнгийн биржлээс бүртгүүлэхийн тулд 1 сая доллар бид нар ингэ цуглуулж байгаа гэж. Гэтэл одоо нэг хууль зүйн сайжиг манай нэг одоо хөвчийн шүүгчийн карманд данс 1 сая доллар байгаа. Гэтэл ийм их мөнгийг бол тэр гадны тэр нөхдүүд тэр Ли Кашел гэх нөхөр бол 1 сая доллараар бүртгүүлэхийн Торонтогийн бирж бүртгүүлэхийн тулд тэрний мөнгө бид нар тэр мөнгө цуглуулж шít. Ийм их мөнгө байхгүй юу? Тэгээд тэр Торонтогийн хөрөнгийн биржлээ тэр нөхөр бол өөрөө хэлсэн яриаг тэмдэглэл авсан би. 7-8 сая доллар босгохын тулд гэж байгаа. Эндээс тэр босгосон мөнгөөр яг хөг данзэр лиценз судалж авлаа гэж. Улаан цанд гэдэг байсан шүү. Өөрөөр манайх чинь гадны хөрөнгө оруулагчдыг бол маш их тал засчаа. Энийг өргөөлөө барилаа гэж. Тэр хөрөнгө оруулагч нарыг одоо тэрийг шалгадаг шалгуур байхгүй. Тэр Ли Кашел гэдэг нөхөр тэр Австралид жишээлх юм бол юу гэдэг нөхрийн ямар хөрөнгөтэй юм. Тэрийг шалгадаг юм байхгүй. Уус нь энийг мэддэг юм байхгүй. Ингээл одоо зүгээр нэг луурчин орж ирэл ингээл
хөрөнгө босгоод манай эрд соёлын чинь гадны бирж дээр бол тавиал ингээд зээл авчиж шээ. Ийм л байж байна. Тэгээд манай гадны хөрөнгө оруулалтыг бид дэмжих ёстой гэж хуулиа намдах чинь. Энэ хуулийг чинь бол ард түмэн бид нар мэдэхгүй байна шүү дээ ард түмэн. Тийм шүү дээ. Одоо зүгээр карманд өмнө хүн орж ирэл одоо нөгөө баялагийг чинь барьцаан тавиал мөнгө зээлээд авчих шүү дээ. Энэ дээр төр бол үнэхээр бол эзэнгүй байж байна. За тэгээд одоо энэ алт зис төмрийн өдөр цайр нүүрс гээд энийг ингээ багцлаад та бас томьёолд оруулсан байна тийм ээ. Нийт түүхэд 2008-аас 20 онд чинь сүүлийн 12 жилд. Тий 12 жил. Улсын төсөвт яг хэдэн төгрөг оруулсан юм бэ гэдгийг. За энэ дээр тэр тоо бол энэ дээр тоо байхгүй зүгээр хувь нь байж байгаа. За газрын тосноос нэг 22%-ийг нь зэсийн өдөр баяжмлаас нэг 22%, 14%, нүүрсээс 13.8%. Энэ онд байж та. Юунаас цайрын өдөр баяжмлаас 13% нь улсын төсөвт орж байгаа. Цайр чинь уул нь хамтарсан үйлдвэр гэж байгаа шүү дээ. Тийм. Гэтэл энэ хөвд очсон шахав байж байгаа энэ. Одоо бол алтан дээр шалооны 6.6 3% нь жишээлбэл Жоншин дээр 5% нь улсын төсөвт орж байгаа. Тийм. Борлуулалтаас. Төмрийн хөдөр дээр 4.5% энэ бол улсын төсөвт орж байгаа. Энэ төмрийн өдөрчөд ямар их ой модыг сүйтгэж ямар сайхан байгалыг тэр уул тэр чигтэй байхгүй болчихсон. Тэр одоо сэлэнгийн маш сайхан байгаль ерөөгийн. Одоо тэр байхгүй. Тэгээд одоо 4.1. Гэнт болдын одоо хөдөр баяжмлаас бол дөнгөж 3% нь улсын төсөвт орж байгаа. Энэ бол баталгаатай тоо. Тийм. Энэ бол баталгаатай би хинээс өмнө яах. Мал бүтэний хөдөр баяжмал 0.3% нь улсын төсөвт орж байгаа. Цааны 9-ээс 17% нь улсын төсөвт орохгүй байгаа. Нийт энэ 9 төрлийн баялагийнх нь бол 15% нь улсын төсөвт орж байгаа. 85% нь 85% нь улсын төсөвт ороогүй байж байгаа. Олборлогч, борлуулагч хэдхэн хүмүүсийн ийм л байдалтай байж байгаа. 119-ийг нэгдээс 18-ыг нэгд нь улсын төсөвт орсон тийм ээ. Тийм. Үлдсэн 101-ийг нэгд төгрөг үлдэж байгаа энэ 12 жилд. Гэтэл 100-ийг нэгд төгрөгөө бид нар хэдэн цэцэрлэг барих уу гэж. Би ооноор шил 2008 онд бол 989 цэцэрлэг бол нэг цэцэрлэг бол 2 тэрбум шүү дээ. Ингээд бодоод байх гэдэг шүү дээ. 2020 онд бол 8507 цэцэрлэг барих мөнгө. 8507 цэцэрлэг. Энэ жил өдрөө шүү дээ. 51000 цэцэрлэг барих мөнгө. 51 энэ бай 51000. За сургууль их хичээл бол 20000 сургууль барих. 5 тэрбумаар бодоход. Тийм 5 тэрбумаар бодоход. Эмнэлэг гэж байгаа. Одоо бид нар эмнэлэг ямар байдалтай байгаа вэ? Тийм. Гэтэл 6000 энэ 20 жил бид нар 6 энэ 12 жилд энэ одоо гадагш нь алдсан энэ одоо улсуудын карманд орсон мөнгөөр бол энэ 101-ийг нэгд өргөөр бол 6741 эмнэлэг барина. Эмнэлэг бол 15 тэрбум гэж нэлээд том эмнэлэг. Бараг 2 дугаар шатлын эмнэлэг өгөөж очих мөнгө. Энэ хараач 6741 юм. Одоо би оноор нь ийм ингээд яаж. Жишээлбэл 20 он 1934 эмнэлэг барьж гарах юм мөнгө. За сургууль гэхэд одоо 3400 сургууль барих мөнгийг гадагш нь алдчихжээ. Жишээлбэл зөвхөн 2 он. Тий. 2020. Тий. Гэтэл одоо нийтдээ 20,000 сургууль барьчих мөнгө. За энэ дээр автцам нөгөө үлдснэ юм. За. Автцамыг бол бид нэг 101-ийг 80 төгрөг улсууч их мод болсон шүү дээ. Ийм мөнгөөр бид нар юу хийж чадах вэ гэж одоо эрхэм хүндэт сангийн сайд бол цөмөөрөө орж ирж чаад баахан улсууч их саачаад өөрөө хэлдэг. Тэрүүнтэй адилхан би тэрийг модолж байгаа юм байхгүй. За. Нийтдээ энэ 12 жил бид нар 67,000 км автцам барих болцоотой мөнгөө 50 тоочгсон. Монгол улсыг одоо хэд тойрох автцам биш. 1.10 тэрбум төгрөг. 1 км 1.10 тэрбум төгрөг боцсон. Тэгээд энийг бодлоо ингээд 2008 онд ийм одоо 1300 гэтэл 2020 онд шүү дээ. 11,000 км автцам барих мөнгө алджээ. Орон сууц гэж. За одоо амьдралд илүү ойрхон орон сууц. Орон сууц. Орон сууцыг хоёр өөр орон сууц 100 саяар хангалттай бидэнд бол тийм. Тэгтэл 100 сая төгрөгөөр бид нар орон сууц энэ бодох юм бол энэ их 80 төгрөг юу хийж болох вэ гэж. 2008 онд байна шүү дээ. 1900 ийм одоо орон сууц барьж байгаа.
Жишээл 2020 онд За өнгөрсөн жилийг 170 мянган орон сууц барьж хар мөнгө. Аимшиг их мөнгө байгаас. орон сууц. 170 мянга. 170 мянга. Айл одоо орон сууцанд орох. Тэгээд энийг нийлүүлэхэд дээ штэ. 1 сая одоо өрхийн 2 орон сууцаар хангаж мөнгө. Манайх чи 900 гаруй мянган одоо ярьж өрхтэй штэ. Монгол улсын одоо айл өрх бүр 2 байртай болчих хэмжээний мөнгийг бид нар гадагш нь алдсан биш. Тийм, төсвөтөө оруулгүй төсвийн гадуур ингээд алдсан байх. Ийм л одоо бид нар үлгэр түүхтэй. Энэ дээр бол манай ард түмэн бол энийг ойлгохгүй мэдэхгүй байна. Би бол энийг бол ард түмэндээ ойлгуулъя гэж одоо сайн гэгэрүүлж бодож байгаа. Хоёрдугаарт нь бол би энийг юуны төр засагтаа, төр засгийн удирдлагуудаа би их хурлын байнгын хороонд бол энийг танилцуулна гэж бодож байгаа. Хэдхэн жилийн 60 хэдхэн жилийн дараа нөөц дуусчих шүү дээ. Одоо юуны нөөц дуусчихсан одоо. Нөгөө гүний алтны зарим одоо шорон орд бол байхгүй дуусч байгаа. Тий. Ойлгохтой авч шорон орд байхгүй ч шүү дээ. Тий. Төмрийн хөдрөө одоо 50-60 жилийн нөөцтэй байж байгаа. Гэхдээ нэг сони юм хэлий. Манай төмрийн хөдрийн одоо яг бэлтгэгдсэн нөөц биш үү? За 1.7 тэрбум гэж ярьдیں۔ За. Гэтэл хятад улс биш үү? Жилийн хэрэгцээ байхгүй юу? Хятад бол жилдээ нэг бараг 900 гаруй сая тонн ган үйлдвэрлэдэг. Ган үйлдвэрлэл тэрбум гаруй тонн төмрийн хөдрөгтэй. Зөвхөн манай Монголын төмрийн хөдрөө ингээд ганц жил ашиглаад байхгүй, юу ч байхгүй болчихно. Тэгэхээр энэ талаар одоо гадны эрдэмтэд судлаачдын бас төлөвлөлтүүд тийм хэлсэн байдаг. Монголчууд өөрсдөө бол одоо мэдхийн дээр мэдчихэж байгаа мөртлөө энийг хэлдэг нь маш зөөхөн. Тэгээд мэдэхгүй нь илүү олон. Харин одоо гадны судлаачид энэ төр бүр Монголын энэ байдлыг үнэхээр бүр ийм байж хэрэгж болохгүй гэдгийг бол хэлсэн байдаг. Жишээлбэл үүнээс гарах гол гарц шийдлийг та юу гэж харж байгаа? За нэгдүгээрт нь бид нар ашигт малбарынхаа хуулинд өөрчлөлт оруулах ёстой. Монголчууд одоо мэрэгчлэн одоо сэхэдэн доктор фрэз өндөө олон байна. Яг Монголын өөрийн одоо хөрсөн дээр болсон өөрийн эрдэнэтэй мэрэгчлүүдтэй яасан ашигт малбарын хуулийг хийе. Энэ ашигт малбарын хуулийг хийхгүйгээр энэ буруу гадныхны хийсэн захиалгаар хийсэн. Энэ дээр би нэг сони хэлье. Би нэг сүүлд нь ашигт малбарын хууль дээр 270 хэдэн одоо 2006 он одоо мөрж байгаа хууль биш ашиг 276 удаа засар оруулсан. Зарим жилд нэг заалтан дээр 4 удаа засар оруулсан. Тэр хэний юу нэгт нөгөө л гадныхны захиалгаар тэдэнд үйлчлэх улсуудын захиалгаар өөрчлөлт оруулж байна. Ийм хууль гэж байх уу ирнэ. Татварын багц хуулинд гэж. За тийм. Одоо тэр оруулсан засгийн газрын тогтоолоор оруулаад байгаа тэр өөрчлөлтүүдийг одоо татвар. Энэ татвардаар бол маш их одоо өөрчлөх гэсэн. Татварын багц хуулийг шинжлэх ёстой гэж нэг гарцсан. Дараад нь бол үнийн нэгдсэн бодлого байхгүй. Төмрийн өдөртөө 2008 онд 20 компани гаргаж ирсэн. За. Гэтэл 20 онд 56 компани. Энэ 56 бүгд өөр өөрийн үнэтэй тусдаа үнэтэй. Дотоодынхаа зарим нь үнийг унгаад ингэж байж байгаа. Хоорондоо өрсөлдөд. Жишээлбэл одоо нүүрсэн дээр ихэд байж та 49 компани 2008 онд экспорт хийжсэн болвол заримдаа 72 80 хүрчээсэн 20 онд бол 56 компани 56 өөр үнээр. Үний ямар ч бодлого байхгүй. Тийм учраас бол саяын тэр үнийн бодлогыг бол нэгтгэх ёстой. Жишээлбэл энтхэг улс бол энэ эрд соёлын үнийг бол улсаас болоод тогтоож өгдөг. Тэгээд үнийн бодлогыг барихын тулд бол эрд соёлын биержийг эдийн тусад нь байгаа дөрөвдүгээрт нь. Биерж байгуулж биержээр бол тэр биержийн учраас бол гадныхандаа ярьж чаддаггүй. Жишээл бид нар Норвегийг ярьдаг. Норвег бол эрд соёлын биежэл дамжуулд экспортод оруулдаг. Тэр бай та эрд соёлын биерж нь бол хувийн компани, хувийн улс байхын бол ямар нэгэн юу ордог. Механиз ордог, өөрөөр хэлбэл лобби ордог. Хувийн компани биржээр ингээд толгойлоод явах юм бол тэр чинь бол хамаагүй тэр юу орохгүй шүү дээ. Өөр чинь өөрөөс нь ашиглаж яваа юм чинь.
Тийм ч бирж байгуулах юм бол бид нар бүх үнэ улсын болгоод. Тэгээд би энэ дээр нэг санал хэлэхдээ зэрэг ерөөс үнийн бодлого Монголд байхгүй болчихжээ. Дээрүүд үнийн стандартын хороо гэж байсан. Одоо жишээлбэл хоньны махны үн жишээлбэл одоо юундаар юу болгон дээр өөр байж байна. Зах болгон дээр өөр юм гэж тогтвол. Гэтэл үнийн бодлого нэгдсэн бодлоготой бол хизээж ихгүй. За дараагийн нэг шийдэх асуудал экспортлогч хүлээн авагчийн дүнг шалгаж ирэх хөхийн юм одоо хараад бус ийм одоо албыг байгуулах хэрэгтэй. Энэ үг маш их аюултай байна. Жишээлх юм бол одоо бид нар нэлээд социализм үед Мардай дээр засгийн газар өөрийн эрх төлөөлөгч ажиллаж байсан. Тэрийг 20 гаруй хүнийг бол Мардай одоо Оросууд Мардайд юу зөөж ирсэн шүү дээ. Уран. Тэд нар одоо бүх юугийн зардлыг гараад тааж байсан. Манай оюутлогоо дээр бол бүрэн эрх төлөөлөгч өгөөд энэ экспорт хүлээн авах зэрэг тэгээд хичнээн одоо компанид тим экспортлоо гэдэг байдаг. Гэтэл одоо ихэнх нь 80 гаруй хувь нь хятад руу зөөж байгаа. Хятадын тал хичнээн одоо тооны зөрөө манай экспортын одоо гаргаж компаниуд зөрөө хооронд маш зөрөө гардаг. Энд дээр нэг жишээ хэлье. Дайчин тансаг ойл гэж компани болвол хятад руу яасан. Хятад гарсан одоо авсан хятадын одоо тэр авсан тооцоо манай Монголын одоо энэ газрын тосны газрын тооцоо хооронд зөрөө гарсан. Тэр зөрөөнөөс бол 1% тэр 1% нь бол гадагшаа юу яагаад нэр дээр улс төрчид нэр дээрээ гадна данс нээж байгаа 1% нь авч ирсэн. Тэгээд тэр нь баригдсан шүү дээ. Тэгээд тэр одоо хэм билээ амар сайхан гэдэг хүн одоо тэгээд нас барсан. Одоо нас барсан. Тийм учраас бол гэрээлэгч компани гадагшаа гарсан компани хоорондын юм хятад бол дуртай зөвшөөрнө. Энэ одоо энийг бол ийм тусгай юм төрийн бус байгууллага улсын ингэж бичсэндээ одоохондоо бол улсын татварын ерөнхий газар улсын гайлын ерөнхий газарч байдаг. Энд бол тусгай юм эрх үхий төрөөс хамаарахгүй ийм одоо албан ёсны ийм байгууллагаач ингээд зөрж ийнэг үе. Одоо Эрдэнэт бол 20 Эрдэнэтийн одоо гэрээ байгууллага цаад газар хичнээн авсан гэдгийг тэр тооныг судалдаг ийм үйл яаж юм бол энэ одоо замаас нийтдэг энэ чэнжэд амждаг юм байхгүй бол гэсэн байна. За энэ дээр дараагийн нэг том асуудал бол газрын эвлийдэх ордыг үнэлэх кодексийг бид нар хийх хэрэгтэй. Газар дор байхдаа Монголын баялаг үнэгүй байгаа одоо ерөөсөө үнэлдэггүй. Хэрвээ өмнөх Африкийн бүгд найрамдах улс бол ийм 2016 онд газрын дорх одоо баялагаа үнэлдэг болсон. Энийг дэлхийн нийт хүлээн зөвшөөрсөн. Тэгээд тэр газрын дорх баялаг бол баялаг чигээр нөөцийг бодоод тэр нь бол хөрөнгө оруулалт болдог. Тэрийгээ бол тэндээсээ бол үлгэл ханам шимтгэлээ авдаг. Тэр улсын хөрөнгө оруулалтыг тооцдог болох хэрэгтэй. Энийг юуны өмнө бид нар тооцох ёстой. Газрын дорх баялагын үнэлгээг учраас бид нар хоёулаа аманд ороод хөрөнгө оруулалтаа тооцох чадахгүй шүү дээ. Гэтэл оюутлогооч бид нар баялаг өгсөн байдаг. Ямар үнэтэй гिचнээ мод баялаг байгаа мэдгүй. Ийм л одоо баяр цогт Ганбаатар хоёрын мэтгэлцэн дээр Ганбаатар хэлдэг шүү дээ. Одоо оюутлогоо газрын хөрсөн дор байгаа баялагаа бид нар хэдээр үнэлээд байгаа юм бэ гэхэд байхгүй тийм ээ. Тэгээд ашиг хэмжээний хуулиндаа бол газар дорх баялагынхаа үнэлдэг. Тэрийг нөөцөөр нь одоо үнэлдэг. Нөөцөөр нь тэр баялагынхаа нэг суур үнэлгээ нөөцөөр тогтоогоод бид нар ийм баялагтай байгаа шүү. Та нараа хөрөнгө оруулах гэж авахгүй бол манайд хөрөнгө оруулахгүй. Гэт хэлчих юм бол бид нар манай баялагын хөрөнгө оруулалтын байхгүй үнэгүй байж байгаа шүү дээ. Жишээлх юм бол нэг нүүрс экспорт компани гэсэн. Бид нар 10 хэдэн онд бол 1 тонноос $2 олцоход баярлдаг байсан. Одоо тэгэхэд $20 олж ийнэ гэж хэлж ирсэн бүр өөрөө гүрс захирал хүн. Тэгээд бид нар баялагаа үнэлэхгүй байна шүү дээ. Баялагаа үнэлэх ядгааны кодчлыг Монголын гэсэн баялагаа үнэлэх ордын код, ордын газар дорх үнэлгээтэй болох хэрэгтэй.
Ингэх юм бол бид нар нөгөө ядуу болохгүй юмаа тооцдог. Баялаг тоо өртгөлгүй болчихсон. Баялагаа тооцгой болчихсон. Тэр одоо хөрөнгө оруулалт гэдгээ газар дорго баялаг чинь хөрөнгө оруулалт. За манайд орох юм бол та нар бид нар ийм баялагтай энэ бол манай хөрөнгө оруулалт шүү гэж. Тэгээд улгаа туугаад хуульдээ тийм оруулсан бол тэр энэ гадны одоо юу дамжсан үндсэн дамжсан компани корпорацид бол хуулийг ягчлал бэлддэг. Хуулийг захиалж хийлгэж чад. Тэгээд танай хуулийг бид нар яагаагүй шүү дээ. Мөрдөж байгаа ш. Танай хуулинд бидний яагаагүй шүү дээ. Дэлхийн нийтийн бичгийг бид нар яагаад штэ. Тэгээд бид нар нөгөө олон улсын арбитрийн шүүхтэр бол хийлгэх болдог. Хуулинд байхгүй юм чинь. Хуулиндээ энэ үхнийг хийж байгаа юм бол бид нар тэр одоо баялагтай эзэн болж чаднаа. За баярлалаа тань. За иймэрхүү юм хэлмээр байна.